Сайхан амарсан хүмүүстээ өнөөдрийн хичээлд бүгдээрээ өгүүлбэртэй одлого бодно. За 1-р одлого 11400-г нэгэн нөгөөгийн 5-ны 1 хэсэгтээ тэнцүү байх 2 тооны нийлбэр болохоор. За 5-ны 1 гэдэг нь 1 тоо нөгөөгөөс 5 дахин их эсвэл 5 дахин бага гэсэн үг. За бүгдээрээ агаар бодъё. За үүнийг 5x, за үүнийг 1x гэж тэмдэглэв. За 1 тоо нөгөөгөөсөө 5 дахин их байна. За 2 тооны маань нийлбэр 11400. Тэгэхээр бүгдээрээ нийт хэсгийнхаа тоог олъё. 5x дээр нэмэх 1x тэнцүү 6x. За 6x нь 11400-тэй тэнцүү. За эндээс 11400-г 6 хуваагаад 1900 буюу 1-р тоон 1900. За 1-р тоон 1900 бол 2-р тоон 5 дахин их учраас 1900-г 5 дөрвжүүлээд 9500. За 2-р тоо бол 9500. Дараагийн бодлого. Үйлдвэрийн ажилчдын тоон дээр мөн төдий чиний хүний нэмээд ажилчдын тооны 9-ний 2-ыг нэмбэл 3400 болно. Үйлдвэр хичнээн ажилчинтай вэ. За мөн төдий чиний гэдэг нь ажилчдын тоотой тэнцүү гэсэн үг юм. Тиймээс бүгдээрээ ажилчдын тоог 9 хэсэг гэж авч үзье. За ингээд эрчмийн аргаар бүгдээрээ зурцгаая. За энэ 9 хэсгийг зурлаа. За энэ бол үйлдвэрийн ажилчдын тоо. Мөн төдий чинээ гэж байгаа учраас дахиад 9x-ийг зурна. За мөн төдий чинээ хүнийг нэмээд ажилчдын тооны 9-ний 2-ыг нэмбэл гэж байгаа учраас мөн 9x эрчим зураад түүнийгээ 9 хэсэгт хуваагаад 2 эрчмийг авна гэсэн үг. За энэ бол 2x. За үйлдвэрийн ажилчдын тоон дээр мөн төдий чинээ хүнийг нэмээд ажилчдын тооны 9-ний 2-ыг нэмбэл 3400 болно. За уг хэсгийн нийлбэр бол нийт 20 хэсэг. За 9-ний 2 гэдэг нь 9x-ийг 9 хуваагаад 2 дөрвжүүлэх буюу 2x болно. За нийт хэсгийн тоон бол 9x дээр нэмэх 9x нэмэх 2x тэнцүү 20x буюу нийт. За тэгэхээр 3400-г 20x туваавал 170 гарах буюу 170 нь 1 хэсэг. За үүнийг 9x дээр үржүүлье. Тэгэхээр нийт ажилчдын тоо гарна. Нийт ажилчдын тоо бол 1530. За дараагийн бодлого. Хоёр сумын хоорондох зайн 41-ний 4 нь үлдсэн зайнаас 99 км-ээр бага бол хоорондох зайг ол. За хоёр сумын хоорондох зайг бүгдээрээ А-гаас Б эрчим гэж авч үзье. Тэгвэл нийт зайг нь 41x. За үүнээс 4x нь зуръя. Тэгэхээр цаана нь 37x үлдэнэ. За тэгэхээр 41x-ээс 4x хасгаар 37x. За үлдсэн зайнаас 99 км-ээр бага гэж байгаа учраас мөн 37x-ээс 4x-ийг хасж өгнө. Тэгэхээр 33x 37x-ээс 4x-ийг хасгаар 33x. За 33x маань 99-тэй тэнцүү болно. Яад гэвэл 99 км-ээр бага учраас. За эндээс 99 км-ээр 33 хуваагаад 3 км. За 3 км гэдэг нь нэг хэсгийн хэмжээ. За одоо бүгдээрээ нийт 41-тэй уг нэг хэсгийнхаа хэмжээг буюу 3 км-ийг 41-т үржүүлэхээр 123 км. За хоёр сумын хоорондох зай бол 123 км. Дараагийн бодлого. Үл мэдэгдэх тоо ба түүний 19-ний 5 2-ын ялгуур нь 518 болно. Энэ тоог олоорой. За үл мэдэгдэх тоог бүгдээрээ 19 хэсэг гэж үзье. Тэгэхээр 19 хэсгийн за 5x болно. За 19-ний 5 гэдэг нь 19x-ийг 19 хуваагаад 5-аар үржүүлэхэд 5x болно. За эндээс 19x-ээс уг 5x-ийг хасгаар 14x үлдчихээн.
За ялгуур нь 518 учраас 518-ыг 14x хуваахаар 37 буюу 1 хэсгийн хэмжээ гарна. За 37-гоо үл мэдэгдэх тоог бүгдээр 19 хэсэг гэж авч үзсэн учраас 37-г 19 дүржүүлээд 703. За үл мэдэгдэх тоо нь бол 703 буюу анхны тоо нь 703 байсан баг нэ.